Намайг энэ хоёрын ундралт гэдэг. Би одоогоор Токио хотод Revolut гэдэг Английн компанид стратеги менежерээр ажилладаг. Тэгээд Японд ирээд ирж очин ерөнхийдөө 13 жил болсон байна. Ерөнхий бэлтгэгч BSP Electronics, дэмжээ ажиллагч Asahi Brand. Ерөнхийдөө би багасаа олимпиадын хүүхэд байсан. Тэгээд олимпиад энэ тэнд оролцоод янз янзын олон улсын олимпиадад оролцдог байсан. Тэгээд 10 дугаар ангид нэг удаа Японд ирэх боломж олдчихсан. Тэгээд тэр үед яг Японы Васедагийн их сургуулийн нэг инженерийн факультет дээр нь явж байхдаа амар технологийн аягүй хөгжсөн юм байна. Би чи ер нь инженер болох гэж байгаа юм чинь гэж бодоод тэр үедээ Япон аягүй таалагдаад. За тэгвэл Япон явахын тулд яг ямар боломжууд байна гэдгийг харсан. Тэгээд тэнцээс Момшо гээд Японы засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөр хамгийн боломжтой төлөвлөр юм байна гэж бодоод тэгээд тийшээ бэлдээд их сургуулийн 1-р курс тахтаа явчихсан. Японы засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөр нь болохоор ингээд аягүй гоё стипендтэй тэгээд сар болгон чанд мөнгө өгдөг. Айгу ер нь бол хамгийн өгөөмөр тэтгэлгүүдийн нэг л дээ. Тийм болохоор нөгөө сургуультай эсвэл хичээлдээ ерөнхийдөө бол анхаарах боломжийг нь ерөнхийдөө 100% олгож өгдөг. Тэгээд тэр нь ч гэсэн айгу хэрэгтэй байсан болохоор зөвхөн хичээлдээ бол маш сайн анхаарч чадсан. Түүнээс гадна яг их сургуульд орсныхоо дараа мэдээж нөгөө амьдралын жоохон туршлага авъя гэдэг утгаараа янз янзын цагийн ажлууд их хийдэг гэсэн. Тэгээд цагийн ажлууд бол илүү сонирхолтой. Тэгээ Монголтой харьцуулбал мэдээж олдох боломж нь их. Тэгэхээр чадвал нэг өөрийнхөө мэргэжлэр ч юм уу тий. Тэгээд миний хувьд болохоор нэг шөнийн дата центр шөнийн хамгаалагч гэсэн. Тэгээд доторх нөгөө дата центрийн одоо үйл ажиллагааг нь шалгана, тэгингээ одоо явдаг. Тэгээд тиймэрхүү ажлуудыг хийж одоо явснараа бас тодорхой хэмжээний жоохон мөнгө цуглуулдаг. Тэгээд цуглуулсан мөнгөөрөө айгүйх гадаад аялдаг гэсэн. Тэгээд Европоор тэгээд Азаар. Тэгээд ерөнхийдөө хорвоо ертөнц яг 2000 оноос хойш угаасаа ингээд аялахад илүү амархан болж ирсэн болохоор айгу хувийн зохион байгуулалтаар аялах юм айгу гоё гэсэн болохоор тэгээд аялах явцсан маань ингээ янз янзын шинэ юмнууд сурна. Тэгээд шинэ орчин очингууд ингээд тэнцэнээс айгу гоё тийм сонирхолтой зүйлүүдийг суралцдаг. Тэгээд тэр нь мэдээж нөгөө цаашдаа бодох явцтай айгу нөгөө бодол шал өөр ингээд өөрчлөлтөг байсан болохоор оюутан наснда яг тэр нөгөө жижиг ажил хийгээ тэгээд тэр цуглуулсан мөнгөөрөө ингээд чадах хэмжээгээр гоё олон янзын юмнууд хийж үзсэн байна. Миний бодлоор амар гоё туршлагууд гэж боддог. Гэхдээ яг оюутан байх үед амар тийм хэцүү зүйл бол яг үнийг хэлэхэд бол тохиолдож байгаагүй. Яагаад вэ гэхээр ерөнхийдөө санхүүгийн хувьд бол нөгөө хувиа бие даацсан байсан учраас гэрээстэй ч юм уу эсвэл ямар нэгэн байдлаар хэцүү тийм ерөнхийдөө санхүүгийн хэцүү байдал ерөөсөө үүсэж байгаагүй болохоор харьцангуй бусад оюутан хүмүүстэй харьцуулахад хамаагүй илүү аз жаргалтай оюутнаас байсан болоо гэж боддог. Ерөнхийдөө түүхээ ярих юм бол 10 жил тахта янз янзын олимпиадад ингээ явдаг байсан. Тэгээ хамгийн сүүлд нь би Монгол улсыг төлөөлөөд олон улсын физик олимпиадад Хорват руу 5 хүүхдийн хамт ингээд явж исэн. Тэгээ тэр үед надад нэг түүх тохиолдсон. Ямар түүх тохиолдсон бэ гэхээр Тажикстан нэг тэр олимпиадад хамт оролцож исэн найз минь надад харандаа билээсэн аах. Тэгээ тэр харандаа дээр нь Made in Tajikistan гэж бичсэн. Тэгээ тэр үед яг надад бодогдсон юм нь юу байсан бэ гэхээр Монголд ерөөсөө харандаач үйлдвэрлэдэг юм байна штэ гэдэг юм яг тэр онгоцноос буугаад буцаад гэрлүүгээ харьчих үедээ айгүйх бодсон. Уул нь яг нөгөө миний олимпиадын ингээ карьер дуусаа тийм ингээ 10 жилээ төгсөж байгаа. Дахиж олимпиад оролцохгүй уул нь тэгээд жоохон одоо гонигтай байх тийм үед яг тэр зөвхөн тэр нөгөө яаж харандаа үйлдвэрлэх юм бол гэдэг тийм бодлууд амирх яваад тэгээд ерөнхийдөө үйлдвэрийн инженер болъё гэж шийдээд Япон руу Момшогоор иржсэн. Тэгээд Японд болохоор Момшо гэдэг маань нөгөө Японы засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөр байгаа. Тэгээд энэ тэтгэлэгт болохоор тэнцхийн бол онгоцны зардлаас ахуулаад сар болгон стипенд өгдөг. Тэгээд тэр стипенд нь тухайн үедээ болохоор $1000 орчим байсан. Тэгээд тэр стипенд бол мэдээж амьдралд хангалттай хүрэлцдэг байсан болохоор яг нөгөө хичээлдээ анхаарахад илүү тийм боломжтой байсан. Тэгээд яг Японд ирээд техникийн коллеж электроникийн инженерээр суралцаад дараа нь дахиад цахилгаан холбооны сургуульд механикийн инженерээр үргэлжлүүлээ сурсан. Тэгээд
гол зорилго маань нөгөө Монголд янз янзын үйлдвэр барих гэдэг тийм зорилгоо ингээ өөртлөөд ерөнхийдөө инженерийн чиглэлээр илүү суралцаад явж байсан. Тэгээд тэр үед яг хамгийн их бодогдсон юм нь юу байсан бэ гэхээр үйлдвэрүүдийг яг ингээ хараад явангууд тэнцээ ер нь ажиллаж байгаа хүмүүсийн тоон айгүй бага байсан. Тэгээд Монголын хувьд одоо жишээ нь ингээ жижиг дунд үйлдвэрүүд барьлаа гэж бодоход тэрийг авах хэрэглэгч нар айгүй цөөхөн. Тэгээд түүнээс гадна айгүй тийм олон хүмүүсийн амьдралыг бас нэг өөрчлөх боломжгүй юм шиг санагдаж эхэлсэн. Тэгээд их сургууль байхдаа бид нар ийм олон улсын тийм дотор байранд амьдардаг байсан. Тэгээд тэр үед нөгөө янз янзын сургуулийн хүүхдүүд байна. Тэгээд түүний дотор нөгөө монголчуудаас Хитоцоо баши буюу нөгөө арай илүү нийгмийн сургуулийн хүүхдүүд бас хамт байдаг байсан. Тэгэхээр инженерийн сургуулийн хүүхдүүдээс гадна тэр нийгмийн сургуулийн хүүхдүүдтэй нийлээд янз янзын тийм санаа бодлуудыг ингээд уралдуулж тэрийг ингээд бодох тэр явцад ерөнхийдөө өөрийгөө илүү нөгөө зөвхөн ингээ үйлдвэр бариад тэр үйлдвэрийг сайжруулах гэхээсээ илүү янз янзын бизнесүүдийг бүтээн босгоод тэгээд маш хэрэгтэй одоо олон хүмүүсийг ингээд ажилд оруулах, ажлын байраар хангах, ингээд тогтвортой амьдралтай болгох. Тэгээд явандаа нөгөө хүүхдүүдийн одоо эцэгчүүд нь одоо хүүхдүүдээ ингээд одоо өөрсдийнх нь хүссэн тэр амьдралаар ингээд явуулах боломжийг нөхөх тийм янз янзын компаниуд байгуулахыг амар хүссэн. Тэгээд тэрэндээ өөрчлөгдөд их сургуулиуд төгснөхийн дараа шууд карьераар өөрчлөөд ерөнхийдөө бизнесээр явах юм байна гэж шийдээд тэгээ Японд хамгийн анх карьераа бизнесийн жижигхэн консалтинг фирмд орж ажиллаж байсан. Их сургуулиуд төгсөхөөс өмнө Японы нэг хамгийн гой давуу тал нь юу гэхээр их сургуулийн 3 дахь курс байхдаа хүмүүс ажиллаа хайж эхэлдэг. Тэгээд нэгсэндээ сургууль төгсөхөөс өмнө ямар ажилд орох вэ гэдэг аль хэзээ шийдсэн байдаг гэсэн. Тэгэхээр 3 дахь курсынхаа сүүлээс эхлээд янз янзын газруудад ажилд аппликейшн өгчээсэн. Тэгээд бараг дунджаар Япон хүмүүс бол нэг 60-аас 80 компанид өгдөг гэж ярилцдаг. Монгол хүмүүс гэх юм ер нь гадаад хүмүүс бол 10-аас 20 компанид өгдөг гэж магадгүй. Миний хувьд бол нэг 40 компанид өгч байсан. Тэгээд тэр компаниудаас ерөнхийдөө хоёр газарт нь тэнцээ тэрнийхээ алийг нь сонгох вэ гэдэг дээр ерөнхийдөө бол бизнесийн консалтинг фирмыг нь сонгож ирсэн. Тэгээд яагаад Японд үлдэхээр шийдсэн бэ гэхээр мэдээж Японд ажиллах, амьдрах, тэгээд суралцах гэдэг маань шал өөр хэсгүүд юм шиг санагддаг. Тийм болохоор яг нөгөө ажиллаж үзээ тэр компани доторх соёлыг нь сураад яг Японы нийгэм яг нөгөө оюутан байхад харагддаг тэр нийгэмтэй адилхан байна уу гэдгийг амар харахыг хүссэн. Нэгдүгээрт, хоёрдугаарт мэдээж Монголтой харьцуулахад бол мэдээж Японд цалин маш өндөр байсан болохоор тэрийг нь харах юм бол одоо эхний ээлжинд карьераа Японд эхлүүлсэн дээр юм байна гэдэг тийм шийдвэр төрж байсан. Тэгээд цаашлаад анх эхлээд бизнесийн консалтинг фирмд ажиллаад янз янзын жижиг компаниудад ерөнхийдөө зөвлөгөө өгөх ажлыг ерөнхийдөө ойролцоогоор бараг 2 жил хийсэн. Тэр хугацаанд айгүй олон зүйлийг суралцсан. Ялангуяа Японы жижиг компаниудад айгүй их ажилладаг байсан. Тэгэхээр тэр компаниудын одоо яг явж байгаа үйл явцтай Японд яаж ер нь бизнес явдаг гэдэг тиймэрхүү зүйлүүдийг айгүй их анзаарч исэн. Гэхдээ нэг муу тал нь юу байсан бэ гэхээр Японд болохоор ингээд нөгөө Японы компаниуд бол ерөнхийдөө нэг юм чаддаг хүнийг тэнд нь айгүй нөгөө удаан байх айгүй сонирхолтой. Тэгээ дараагийн юм руу шилжүүлэх нь бол мэдээж дор хаяж 3-аас 5 жилийн дараа одоо өөр юм руу шилжүүлэх ч юм уу. Тиймэрхүү зүйлүүд амар ажиллагддаг байсан болохоор миний хувьд ингээд аль болох богино хугацаанд яаж олон юм сурах вэ гэдэг нь тэр үед одоо зорилго байсан. Тэгээд одоо ч гэсэн миний зорилго хэвээр байгаа. Тэгээд яг 1 жил бараг ерөнхийдөө 2 жил ажилласныхаа дараа за би ерөөсөө арай илүү яг жижиг нэг компанид ороод яг тэр компаниг илүү нөгөө зөвлөгөөх биш тэр компани яг үйл явцыг нь яг ингээд хамтдаа бүтээгээд явмаар байна гэдэг тэр бодол амар орж ирээ. Тэгээд ерөнхийдөө стартапуудад өөрийнхөө аппликейшнийг өгч эхэлсэн. Тэгээд ажлаа солихоор болоод тэгээд Silicon Valley-гийн Cambly гэдэг ерөнхийдөө нэг англи хэл сурах байгаа хүмүүс болон англи хэл заадаг одоо гадаад хүмүүсийг хооронд нь холбож өгдөг платформ ерөнхийдөө Японд салбарыг нь хариуцаад ерөнхийдөө 5 дахь ажилтан болоод орохоор болсон. Тэгээд тэнд 1.5 жил ажилласан. Тэгээд тэнд амар их юм сурсан. Яг нөгөө бүх юмыг яг шинээр эхлүүлээд тэгээд яаж Японы зах зээлд гадны компаниг оруулах вэ? Тэгээд маркетинг, customer support нөгөө хэрэглэгчд яаж харьцах вэ? Тэгээд өөртөө мэдээж хэрэглэгчтэй харьцахгүй ч гэсэн тэднэрт яг ямар хүн мессеж өгч манай платформыг хэрэглүүлдэг болох ч гэдэг ч юм уу тий. Эсвэл яг Японы маркетад ямар ютуберуудыг хэрэглэж бид нэр илүү оролцох байж гэдэг ч юм уу. Айгүй олон төрлийн юмнууд хийжсэн. Тэгээ affiliate marketing ерөнхийдөө growth буюу ерөнхийдөө яаж тэр нөгөө компаниг илүү томруулах вэ гэдэг тал дээр нь илүү ажиллаж ирсэн болохоор маркетингтэй ерөнхийдөө холбоотой operation ажлууд айгүй хийжсэн. Тэгээд явцын донд яасан бэ гэхээр би Монгол руу харих айгүй тийм
сонирхол яг тэр үед мэдээж их болж ирээ. Тэгээ Монгол руу ер нь бол харьмаар байсан. Тэгээд дотроо яг өөрлөжсэн зорилго болохоор ерөнхийдөө Cambly гэдэг тэр компани одоо Монгол дахь салбарыг нь байгуулвал зүгээр юм биш үү гэдэг тийм санаа ерөнхийдөө дотроо өөрчлөлтсөн. Тэгээ түүнийгээ би одоо дээдлийнхаа Японд дахь нөгөө захиралтаа биш яг нөгөө үндсэн компанийгаа захиралт ерөнхийдөө pitch хийсэн. Тэгээд яг түүний дараа юу болсон бэ гэхээр манай Японд дахь салбарын захирал маань ерөнхийдөө би нөгөө тэр хүнээр дамжуулж дэшээ яваагүй шууд тэр хүнийг алгасаад явцсан болохоор бит хоёрын харилцаа айгу муудаад. Тэгээд дээрэс нь бас миний нөгөө амбиц ерөнхийдөө яг нөгөө Монголд очиж Монголыг хариуцна гэдэг тэр нөгөө амбиц нь өөртөө ерөнхийдөө адилхан түвшнийх болж ирнэ гэдэг тэр нөгөө уялдаа холбоо айгу бит хоёрын дунд айгу хагаралт үүсгэж эхэлсэн. Тэгээд түүнээс нэг удалгүй 2 сарын дараа ерөнхийдөө бол нөгөө Америк дахь захирлууд маань Японд дахь захирлаа авч үлдэхгүй намайг авч үлдэхгүй гэдэг сонголтын дээр тулсан юм шиг байна. Тэгээд түүний дараа би яг нөгөө захирлаасаа за ингээд чамайг явуулахаар болж байна. Тэгээд уучлаарай гэдэг тийм юу аваад тэгээ ерөнхийдөө шууд тэр өдрөөсөө хойш нөгөө имэйл тэгэл янз янзын юмнууд холбогдох боломжгүй болоод багийнхантаач баг баяртай гэж чадахгүй хэлж чадахгүй ингээд маш шоконд орж ирсэн тэр үед. Тэгээд ингээд ингээл ажилласаа халагдчихж байгаа юм уу тий гэж бодоод яг тэр үедээ баг нөгөө 10 жил байхаас хойш баг уйлаагүй хүн чинь яг тэр өдөр яг уйлаад би яг ингээд тэр үед амар ингээд өөрөөсөө иччихсэн ингээд өдөг бол ингээл нэг олимпиад тэгэл янз янзын тэтгэлэг аваад ингээл явж исэн амар тийм амжилттай явж байгаа юм шиг өөрөө ингээл бодоод исэн чинь нэг өдөр ингээ халагдчихдаг. Тэгээд тэр үед яг өөрөөсөө амар ичээд эргэн тойрныхоо хүмүүстэй хэлж чадахгүй тийм байдалтай байсан. Тэгээд яг тэр өдөр орой яг тэр үедээ миний одоо сүт бүсгүй одоо манай эхнэр маань яг намайг тайвшруулаа. Тэгээд нэг өдрийн дараанаас би тэгэл ингээл амьдрал ингээл үргэлжлээрээ үргэлжилт юм биш үү. Зүгээр ажиллаа салгах гэдэг бол нэг тийм амар том зүйл биш юм биш үү. Одоо тэгэл дараагийн ажлыг олоод гоё явчихъя л та гэдэг тийм амар тийм юу гэх юм оптимистик тэр нөгөө өөртөө ихтэй гэхээсээ илүү одоо нөгөө өөдрөг үзэл гинт ингээ ургаж гарч ирсэн. Тэгээд нэгэн өдрийн дотор ерөнхийдөө тэр хэцүү замыг ингээд туулсныхаа дараа янз янзын компаниудад ерөнхийдөө шууд аппликейшн өгөөд тэгээд шууд ярилцлаганд ороод ингээ явж ирсэн. Тэгээд тэр үед яг баг 80-аад компанид бараг өгсөн баха. 80 байна уу 100-аад компанид өгсөн баха. Эхэндээ ингээл ерөөсөө хариу ирэхгүй тэгээд эсвэл ингээ ярилцлаганд орсон ч гэсэн ерөөсөө унж муунаал. Тэгээ явж байхдаа одоогийн яг Food Panda гэдэг Германаас гаралтай маш том unicorn компани яг Японд орж ирсэн байсан. Тэгээ орж ирээд яг хагас жил болсон байсан. Тэгээ тэр компани яг анхныхаа одоо менежер ажилд одоо орох боломж нь гарч ирсэн. Тэгээ тэр үед би цалингаа нөгөө Cambly нөгөө өмнөх стартапт ажиллаж байсан цалингаа бараг 2 дахин өсгөөд тэр компанид ингээ орж ирсэн. Тэгээд мэдээж тэр туулах нэг 2-3 сарын хугацаанд тэр ажил хайж явах үед бол заримдаа бас шандрах үе байсан. Тэгээд мэдээж нөгөө эргэн тойрныхоо найзуудаа ч юм өөрийгөө ажлаас халагдсан гэдгийг бас хэлээгүй байсан. Тэгээд ажлаас сосныхоо дараа одоо яг найзуудаа хэлж гисэн ч юм уу тийм. Тэгээд мэдээж тэр үедээ бас жоохон ичжил байсан л байх гэж одоо бод тээ. Тэгээд тэр яг үйл явц миний амьдралыг нэлээд өөрчилсөн гэж санагддаг. Тэгээд ажлаас солисноор би нөгөө илүү том позишнд очих боломжтой болсон. Том позишнд очихоор одоо янз янзын хүмүүсийг удирдах ажиллах тэгээд түүнээс гадна багийг удирдаад өөр тийш хамжуулж явах тий. Тэр багаас гарч ирэх одоо нэг чадваруудыг нөлөө ингэж шүүрж гаргах гэдэг тиймэрхүү чадварыг яг одоо хүнийг удирдах яг тийм чадварыг яг тэр компаниас эхэлж одоо ингээд сурч эхэлсэн. Тэгээ Food Panda данч Японоос гарахаар болоод бас ингээд ажиллах болоод тэгээ үргэлжлүүлээд би Америкийн DoorDash гэдэг DoorDash-ыг яг сонгох үед болохоор яг надад ерөнхийдөө бол айгүй олон боломжууд байсан. Яагаад тэгэхээр өмнө нь аль хэзээ нөгөө хит хитэн компаниуд ажиллаад үзсэн. Тэгээ менежерийн төвшөнд бас ажиллаад үзсэн болохоор ажиллахад хамаагүй л амархан болсон. Тэгээд тэр үед яг надад 3 гой сонголтууд байсан. Тэгээ тэр 3 сонголтуудын хамгийн бага цалинтай нь DoorDash байсан. Тэгээ яагаад DoorDash-ыг сонгосон бэ гэхээр цаашдаа нөгөө embed явъя гэдэг тэр зорилго тавьсан байсан учраас нөгөө big name буюу одоо unicorn-д ажилласан гэдэг тэр name хэрэгтэй юм болоо гэж одоо DoorDash-ыг сонгосон. Тэгээд эсвэргээрээ тэр нь бас айгүй болсон гэж боддог. Яг тэр үед анхныхаа хүүхдийг үлгэдэж авсан. Тэгээд харьцангуй нөгөө том tech компани учраас нөгөө ажил амьдралын хувьд айгүйх ажиллаад байхгүй. Маш бага цагаар ажилладаг. Тэгээд тэгсэн мөртөө цалин бас боломжийн өндөр учраас тэр сонголт бол айгүй зөв сонголт болсон гэж бол дараа нь бол ирж харахад боддог. Би карьер эхэлснээс хойш ингээд 3 өөр unicorn ажилласан. Тэрний нэг нь DoorDash гэдэг одоо Америкийн том IPO хийсэн unicorn компани байгаа. Тэр компанид яг Японд салбарт нь ороод ажиллаж байхдаа надаа ажилчны сайн бонус байдлаар stock option өгч ирсэн. Тэр stock-оо ерөнхийдөө нь тэр үедээ ингээд хадгалчаад тэгээд за өмнө нь нөгөө нэг жижиг стартапууд ажиллаж байсан болохоор за stock-ороош нэг амар анхны гишүүн ч юм уу тийм биш болохоор нэг их мөнгө болж чадахгүй байх таа гэж бодож байсан. Тэгсэн чинь
Cambridge яваад ирснийхаа дараа тэр Stock буцаад харсан чинь нэлээд хөөрхөн мөнгө болсон. Тэгээд тэрийг сая 100 хурминдаа бүтнээр хэрэглэсэн. Тэгээд ямар ч гэсэн юу хурмаа санхүүжүүлэх тийм мөнгө зөвхөн нэг яг цалингаас биш яг гаднаар орчихсон болохоор амар баяртай байсан гэх юм уу. Яг тэр Food Panda-гаас DoorDash руу яг шилжих яг тэр үед нөгөө ажил хайж байгаа 1-2 сарын хугацаанд ерөнхийдөө айгуу завтай байсан болохоор найзуудтайгаа буцаад яг catch up хийж ирсэн. Тэр үед манай хоёр сайн найзуудыг Бат амгалан тэгээд сайн боо ингээд тэр хоёр маань надтай ингээд холбогдоод гуруулаа ерөнхийдөө айгуу карьерийн талаа айгуу хэрэлцдэг байсан. Тэр үед яг гуруулаа ерөнхийдөө embed явах ёстой юм байна гэдэг тэр ямиг бид одоо сайн буян Бат амгалан ч гэсэн ерөнхийдөө яг тэр санааг ерөнхийдөө үргэлжилсэн байсан. Тэгээд тэр хоёр намайг ерөнхийдөө одоо хамтдаа явъя гэдэг тийм одоо юм руу татж оруулсан. Тэгээд тэрнээс болоод ерөнхийдөө бол DoorDash гэдэг компаниг сонгох бас нэг шалтгаануудынх нь нэг нь болж байсан. Тэгээд MBA дотор аль газар руу явах вэ гэдэг бид гурав нэлээд ярилцаад тэгээд мэдээж өмнө нь явсан хүмүүсээс бас туршлагын судлыг гэдэг байдлаар айгүй олон хүмүүс рүү ерөнхийдөө бол чат бичээд асууж исэн. Тэгээд монголчуудын нэг хэцүү юм нь юу вэ гэхээр ерөөсө хүнээс юм асуудаггүй яг өөрөө зовох гээд байдаг. Тэгээд тэр үед л би яг анх ингээд хүнээс л асуух хэрэгтэй юм байна гэдэг амар сайн ойлгосон. Яг тийм хүмүүсээс асууснаар тэнцээ яг ингээд тэр хүмүүсийн туршлагыг сонссноор зарим нэгэн байдлаар одоо хэцүү замуудыг товчлох боломжтой болж ирсэн. Тэгээд Cambridge-ийн хувьд гэх юм бол яг анх бол яг амар Cambridge өгье гэж бодоагүй, мэдээж боломжтой бүх сургуулиудад өгье гэж бодож байсан. Тэгээд Америк болон Английн сургуулиудад ерөнхийдөө өгсөн. Америкийн хувьд болохоор MBA ерөнхийдөө 2 жил байдаг. Тэгэхээр илүү их зардлахаар нь бас цаг хугацааны хувьд гэсэн илүү их хугацаа зарцуулна. Эсвэргээрээ харин Английн MBA болохоор 1 жилийн хугацаанд байдаг. Гэхдээ Английн 1 жилийн хугацаанд юмнуудаа суралцдаг учраас 2 жилийн хугацаанд суралцах таймыг аюу их шахуу академик тал руугаа байдаг. Түүнээс гадна арай илүү өөр соёлтой юм шиг санагдсан. Тэгээд миний хувьд болохоор Oxford, Cambridge, тэгээд түүнээс гадна Канадын Торонто, тэгээд нэг Америкийн Texas, Austin гэх сургуулиудад ерөнхийдөө тэмцээд тийм дотроос сонголт хийх болсон. Тэгээд хамгийн өндөр цэцэлэг өгсөн Cambridge байсан. Хоёрдугаарт бас яг 1 жил гэдэг бол амар илүү давуу тал санагдсан. Яг Cambridge-ийн хувьд болохоор нэг undergrad биш, одоо нэг яг бакалаврын зэрэг биш, мастерын зэрэг байсан учраас их сургуулиас бол хамаагүй өөр байсан. Тэгээд дээрэс нь барууны сургуулийн өрөмс байдал бол айгүй содон байдаг. Ягаад тэгэхээр жишээ нь Cambridge, Oxford гэдэг сургуулиуд болохоор дотроо коллеж системтэй байдаг. Тэр нь одоо Монгол илүү хялбараар тайлбарлах юм бол Harry Potter-ийн нөгөө 4 сургууль байдаг шүү дээ. Hogwarts гэдэг сургууль нь дотроо нөгөө 4 юм бүлэгтэй байдаг шүү дээ. Тэр нөгөө нэг Gryffindor, Slytherin гэх тэр нөгөө нэг бүлэгтэй адилхан Cambridge дотроо 34 тийм одоо хаусууд буюу коллежтэй. Тэгэхээр тэр 34 коллеж дотроо чи нэг коллежийг сонгоод авна. Тэгэхээр энэ дотор чи ингээд зөвхөн өөртөө хамт сурж байгаа хүүхдүүдээс гадна янз янзын мэргэжлээ сурж байгаа хүүхдүүдтэй хамт ингээд нэг газар ингээд байж байгаа. Тэгэхээр тэр соёл амар ерөөсөө өмнө нь сонсож байгаагүй бас мэдэрч байгаагүй тийм соёл байсан. Ягаад тэгэхээр би ингээд орой хоолнд орлоо гэж бодохоо тэнцээ миний хажууд нано технологиор одоо доктор хамгаалж байгаа хүн сууж ин энэ хажууд талд болохоор яг файнансаар яг мастер хамгаалж байгаа хүн сууж ин гэдэг ч юм уу тий. Маш тийм олон төрлийн хүмүүс ингээ хамтдаа ярилцах боломжинд бүрдсэн тийм илүү одоо глобаллагдсан тийм орчин байсан. Эсвэргээрээ Японд бол тэр нь илүү одоо мэдээж инженерийн сургууль байсан болохоор зөвхөн инженерийн талаар боддог, яг инженерийнхаа талаар одоо жишээ нь бодлогоо боддог тийм хүмүүс л хамтдаа байдаг болсон болохоор тэрнээс шал өөр тийм орчин хүлээж авсан. Тэгээд ерөнхийдөө 1 жил ингээ яг full timer сурж байгаа учраас маш завгүй тэгсэн ингээ хичээл айгуу хийн. Тэрний хажуугаар хүмүүстэйгээр танилцсан, орой дахиад pub явна. Тэгээд дундуурнаас манай хоёр дахь хүүхэд яг Cambridge төрж таарсан. Тэгэхээр айгуу завгүй 1 жил байсан. Гэхдээ тэрийгээ дагаад айгуу их юм сурч амжсан. Тэгээд тэрнээс хойш ерөнхийдөө хүн ингээд амар улам дахиад янз янзын ямыг давхар сурах боломж байт юм байна гэдэг тийм одоо юм суусан болохоор одоо дахиад сурах зөндөө байна л гэж бодож байна. Тэгээ хүмүүс ингээл Монголд мундаг сургуульд явсан залуучууд айгүй их байгаа. Cambridge, Harvard, Yale гэл тэ. Тэгэхээр хүмүүс ингээд амар мундаг ажилтны сургуульд орох хэрэгтэй юм шиг хүмүүс боддог. Гэтэ яг үндэ ерөөсөө тийм биш. Ягаад тэгэхээр монголчууд өөрсдөө айгүй цөөхөн байдаг дэлхийд. Бид чинь ерөөсөө 3.5 сая хүнтэй. Тэнгүүд нөгөө том сургуулиудын талаар харангууд тэр хүмүүс болохоор сургуулаа аль болох ингээд нөгөө
олон орны хүмүүсээр цуглуулахыг хүсдэг. Яагаад тэгэхээр хүн болгоны нөгөө тэр орон орны соёлууд өөр учраас тэнцэнээс суралцахнууд их байдаг учраас нөгөө ангийн аль болох ингээд олон хүмүүсээр ингээд олон өөр төрлийн хүмүүсээр цуглуулахыг хүсдэг. Тэнгүүд Монгол хүүхдүүд хинтээ өрсөлдөх гэхээр бид нар хизээч хятадтай өрсөлдөхгүй. Бид нар хизээч энтхүүтэй өрсөлдөхгүй. Ягаад тэгэхээр энтхүүд хоорондоо л өрсөлдөн гэх юм уу? Тэгэхээр Кембрижд одоо жишээ нь энтхэн хүүхд тэнцэх магадлал за 1 юм уу 2% байхад Монгол хүн тэнцэх магадлал хамаагүй л өндөр буюу бараг 10-20% байгаа. Тэгэхээр би залуучуудыг бол амар их тийм том сургууль гэж юусоо зүрхчээж айхгүйгээр зоригтойгоор аппликейшн өгөөд үзээсэй гэж амар боддог. Тэгээ миний хувьд ч гэсэн бас эхэндээ бас за би ч тэнцэхгүй байх таа л гэж амар бодож байсан. Гэтэ яг юмыг аж мэдгүйгээд өгөөд үзсэн чи эсрэгээрээ амар сайн хариунууд айгу авсан учраас өөртөө итгэж гэсэн бас амар төрж исэн. Тэгээд яг дөнгөж очиод Кембриж очиод яг суралцчих үед надад бодсон зүйл нь болохоор яана би одоо ингээ Кембриж ирчлээ. Яг энэ сургуулийн одоо түвшинд байж чадах болов гэж амар эхэндээ тийм нөгөө айцтай байсан. Гэхдээ тэр айц бол ингээ айгу хурдан харилсан. Яг тэгэхээр надад адилхан бус хүүхдүүдсэн бүгдээ адилхан яг дотроо айцтай байсан юм бэ лээ. Ягаад тэгэхээр найзтайгаа ингээ яриад дараа нь ингээ эргүүлээ бодоход тэрийг айгу ойлгосон. Тэгээд зөвхөн Кембриж гэлтгүү одоо шинэ ажил дээр гарахад хүртэл за би энэ ажил тэнцэх болов гэж хүмүүс амар айдаг. Гэхдээ яг үндэ тэр ажилд бол ерөнхийдөө хүмүүс тэнцэнэ. Тэнцээд орцсон учраас ажиллаа угаасаа хийж чадах нь ойлгомжтой учраас 1 сарын дараа дотор хүмүүс ерөнхийдөө бол ажиллаа ингээд гартаа оруулаад эхэлдэг. Тэгэхээр ерөөсөө би энэ чадах болов, тэнд чадахгүй болов гэж ерөөсөө айхгүйгээр боломж юу вэ? Тэр боломжийг аваад үзье. Тэгээ алдвал тэр өстө тэгээд наа чиг ажилласаа хаалгаж үзэн шүү дээ. Тэгээд тэр чинь амар гоё экспириенс аахгүй. Тэгээд тэнцээ очиод сурсныхаа дараа ерөнхийдөө би бол буцаад стратеги руу ормоор байсан. Ягаад тэгэхээр стратегийг яаж тэр нэг операшныг ойлгож байгаа хүн нь гаргах юм бол яаж тэр нэг уялдаа холбоог нь илүү гаргаж чадах юм болов гэдэг тийм бодолтой байсан болохоор стратегийн ажил хийхийг сонирхсон. Гэхдээ консалтингийн ажлыг бол хийхийг бодоогүй. Ягаад тэгэхээр консалтинг гэхээр зөвхөн ингээд зөвлөгөө өгөөл дуусчихдаг. Эсвэргээрээ нөгөө яг нэг компани дотроо стратегийг хариуцаад тэр стратегиэр яаж тэр нөгөө операшн яваа тэр компанид яаж нөлөөлөх вэ гэдгийг өөрийн биеэр ингээд мэдмээр байсан учраас яг MBA-ийн дараа аль болох технологийн компанид ерөнхийдөө аппликейшн өгч эхэлсэн. Тэгээд Revolut гэдэг одоо ажиллаж байгаа компани байна. Английн хамгийн том одоо технологийн компани болсон байна. $75 билион хөндлөгдөж байгаа. Тэгээд түүнээс цаашаа одоо удахгүй ерөнхийдөө IPO хийх бас яриа гарч байгаа. Тэгэхээр энэ компани маань болохоор технологийн одоо finance буюу одоо санхүүгийн технологийн компани байгаа. Тэгээд Монголд одоо жишээ төстэй үйл ажиллагаа явуулдаг гэх юм бол M-Bank байна. Тэгээд тиймэрхүү ерөнхийдөө өөрийнхөө утсан дээр одоо санхүүгээ одоо авах боломжтой. Санхүүгөө зохицуулах боломжтой тийм одоо бүтээгдэхүүн хийдэг компани байгаа. Тэгээ энэ компанид би ерөнхийдөө Японд дах стратегийн менежерээр ажилладаг. Тэгээ Японд дах тэр нөгөө product маань яаж амжилттай явах вэ? Тэгээ түүнээс гадна хэрэглэгчтэй ямар product өгвөл илүү одоо хэрэгтэй байх вэ? Тэгээ түүнээс гадна одоо gross margin буюу компани маань яаж ашигтай ажиллах вэ? Тэр ашигтай ажиллаж байгаа тэр хувийг яаж өсгөх үү гэдэг стратегийг ерөнхийдөө бол боддог. Тэгээд сүүлийн 1 жил ажиллаж байгаа хугацаанд олон амжилтуудыг бол баг дотроо үсгээд байна. Тэгээд одоо удахгүй 12 сард энэ жилийн 12 сард бид нараас амар сонирхолтой бүтээгдэхүүнийг Японы зах зээлд гаргах гэж байгаа. Тэр иймэрхүү төрлийн ажил айгүй надад ингээд нөгөө сонирхолтой санагдаж байгаа. Урт хугацаанд мэдээж үүний дараа энэ суралцсан юм аа. Дараагийнхаа юмд хэвлээд явах бодолтой байгаа. Японы банк санхүү бол нэлээд хуучин талдаа. Ер нь нэлээд хуучинлаг. Тэгээд мэдээж барууны орнуудтай харьцуулбал бол маш их мэдээллийг айгүйх гаргаж өгдөг. Тэгээд нөгөө мэдээж тэр нөгөө бичгийн соёлоос нь бас болдог байх гэж бодож байна. Миний бодлоор Азийн орнууд ихэвчлэн Япон, тэгээд Хятад хаан сэргэлдэг орнууд маш их мэдээллийг дэлгэцэн дээр оруулахыг болдог. Барууны орнууд болохоор эсвэргээрээ айгүй тийм симпл буюу айгүй энгийн, тэгээд айгүй цөөхөн юмыг нөгөө дэлгэцэн дээр оруулахыг болдог. Тэнгүүд тэрийг харангууд Японы тэр нөгөө банкны системээс гадна банкны систем мэдээж амар хуучинлаг. Одоо хүртэл багс хэрэгэлдэг. Тэр нь бол ингээд Америкаас харахад бол бүр яагаад гэж бүр бодогдох хэмжээний байдаг. Нөгөө талаараас нөгөө UI UX талаас харах юм бол айгуу тийм өөр одоо зүйл байгаад байдаг л та. Яг барууны орнтой харьцуулахад. Тэгээд нөгөө талаас license гэдэг зүйл байгаа. Банк санхүү гэдэг бол маш их одоо нөгөө лиценз буюу лайсенсаараа ингээд зохион байгуулалттай байдаг. Тэгээ Монголд жишээ нь одоо санхүүгийн зохицуулахаараа жишээ нь шинэ банк орж ирэх юм бол тэр санхүүгийн зохицуулах хороогоос зөвшөөрөл авдагтай адилхан Японд бас яг Японы санхүүгийн зохицуулах хороо байгаа. Тэгээ тэнцэнээс одоо
манай компанийн хувьд бол яг банкны эрх одоохондоо аваагүй байгаа. Бид нар банкны эрхийг одоо аппликейшнийг нь бол бөглөө явуулаад ингээд харилцаа явж байгаа. Мэдээж нэг 2-3 жил бол тэр лайсенсыг авахд бол зарцуулагдах байх. Тэр хооронд бид нар зөвхөн нөгөө фандыг шилжүүлдэг буюу одоо энгийн банк биш. Гэтэ банкны өмнөх одоо өөрийн аккаунтаас өөр хүний аккаунт руу мөнгө шилжүүлэх боломжтой тийм бүтээгдэхүүн болгож ерөнхийдөө гаргацсан байгаа тийм. Ерөнхийдөө бол миний санхүү бол орлогын хоёр их өсвөртэй. Эхнийх нь бол мэдээж миний үндсэн ажил. Хоёр дахь нь болохоор зөвлөгөө буюу бусад жижиг компаниуд, ерөнхийдөө Монгол дахь компаниуд болон зарим тохиолдолд одоо хүмүүсийн карьерт зөвлөгөө өгснөөрөө тэнцэнээс орлого авдаг. Түүнээс гадна мэдээж хадгалсан мөнгөө бонд, тэгээд ETF, стокууд, тэгээд маш жоохон хэмжээгийн жоохон coined ерөнхийдөө бол хөрөнгө оруулалт хийдэг. За миний жилийн орлого болохоор үндсэн цалин маань 15 сая юм байгаа. Тэгээд энэ нь монголоор ойролцоогоор 370 сая төгрөг. Тэгээд түүнээс гадна мэдээж жил болгон бонус нэмээд стартап учраас stock option байгаа. Тэгээд stock option болохоор тодорхой хэмжээнд анх саяны бонус болгож авсан. Түүнээс гадна нөгөө зөвлөгөө өгдөг үйлчлэгчнүүдээс ерөнхийдөө бол жилдээ 25 сая төгрөг олдог. Тэгэхээр ерөнхийдөө бол нийтдээ 400 сая төгрөг олдохтой гэж байна. Манай эхнэр бит хоёр ерөнхийдөө бүр яг оюутан байхаас хамтдаа ингээд хамтдаа мөнгө хадгалаад эхэлсэн болохоор санхүүгөө нийлүүлсэн. Тэгээ тэр нь амар байсан. Яг оюутан байхдаа бит хоёр яг нэгнийхээ цалингаар амьдраад нэгнийхээ цалингаар цааш нь хийдэг яг тийм зохион байгуулалтанд орсон. Тэгээд эхэндээ жоохон хэцүү санагддаг байсан ч гэсэн одоо эргэн тойрны найзууд ч юм уу чи базуулсан юм ч юм байдаг байсан ч гэсэн ерөөсөө тийм юм бол байгаагүй. Ягаад тэгэхээр аль аль нь нөгөө өөрсдийнхөө дуртай юмаа хийх нөгөө бажеттэй. Одоо жишээ нь би сардаа одоо жишээ нь яг 60,000 йенийг ерөнхийдөө яг өөрийнхөө хувийн юмд бол хэрэгж болно. Жишээ нь одоо дуртай номоо авч болж юм, эсвэл дуртай газар хүнтэй хоол идэж болж юм гэдэг ч юм уу тий. Тэгэхээр зарим тохиолдолд мэдээж тэрнээс давах одоо боломжууд нь байдаг ч гэсэн зарим тохиолдолд мэдээж тэр сараас хамаарат бага уюуд ч бас байна. Тэгэхээр яг аль аль нь өөрсдийнхөө нөгөө бажеттэй тэгээд тэрэндээ ингээд тохируулаад ерөнхийдөө явна. Тэгэхээр эхлээд нөгөө хадгалах мөнгөө цааш нь эхлээ хадгалах нь ойлгомжтой болчих юм бол үлдсэн мөнгөөрөө ерөнхийдөө бол одоо тааруулаад амьдрах угаасаа боломжтой гэж үздэг болохоор аль болох ер нь нэлээд хямагч тэгээд манай гэрийнх наваа нарийн Япон гэж хэлдэг. Тэгээд Японоос бол даатгал таксаараа мэдээж өндөртөө ордог орнуудын нэг. Тэгээд шатлсан тогтолцоотой байдаг. Тэгээд шатлсан тогтолцоо гэдэг нь тодорхой хэмжээний цалингаас дээшээ цалинтай байх юм бол тэнцэнээс нь илүү өндөр одоо татвар авдаг тийм юу байгаа. Тэгэхээр миний хувьд бол нэг 30 орчим хувиа ерөнхийдөө бол татварт өгдөг. Мэдээж нөгөө татвараас жоохон чөлөөлөх боломжууд юу байдаг вэ гэхээр одоо би нөгөө хүн тижээж байгаа гэдэг байдлаар ч юм уу янз янзаар тийм нөгөө татвараас жоохон чөлөөлөх боломжууд байдаг. Эсвэл нөгөө хувийн даатгалд орох гэдэг ч юм уу. Мэдээж байшинны дээр авбал бас нөгөө зээл авч байгаа учраас бас татвараас жоохон ч гэсэн чөлөөлөгдөв. Тиймэрхүү янз янзын нөхнүүд Японд бол байдаг. Тэгэхээр миний хувьд яг өөрсдийн хүүхдүүд болон одоо Монголд байдаг дүү тэгээд эмээ гэдэг хүмүүсээ ерөнхийдөө өөрийнхөө нөгөө одоо гэр бүл гэж оруулж байгаа учраас тэр хэмжээгээр нөгөө татвараа жоохон багасгах боломжтой байдаг. Японы хувьд бол мэдээж нийгэм нь ингээд суралцах юм амар ихтэй. Нөгөө талаас бас ингээд гаднаас хараад энэ нь буруу юм болов гэж бас харах бас юмуд айгүй ихтэй байдаг. Тэгээ миний хувьд яг Японы яг бизнесийн салбарт бол ерөөсөй хоёр төрлийн одоо компаниуд байд юм шиг санагддаг. Нэг нь болохоор яг Японы өөрсдийн нөгөө хуучин соёлтой Япон компаниуд. Нөгөөт нь болохоор гаднаас орж иж байгаа компаниуд. Ерөнхийдөө Японы зах зээлд орохыг хүссэн тийм компаниуд гэсэн хоёр төрөл байгаа. Тэгэхээр аль алинд нь миний хувьд ажиллаж үзсэн. Тэгээд Японы салбар бол Японы компаниуд бол ялангуяа маш ингээд дөрмөнд баригдсан. Тэгээд их хүлээлт их урттай ямар нэгэн шинэ юм хийхэд бол маш их хугацаа зарцуулагддаг. Тэгээд мэдээж тэр нь урт хугацаанд бол тэр нөгөө компани ингээд хөгжид аль хэзээ түүхэн бүтцэн тим компанийн хувьд бол угаасаа ойлгомжтой асуудал биш магадгүй ч гэсэн
тэнд ажиллаж байгаа хүмүүсийн хувьд бол одоо шинийг бүтээ, шинийг санаачлаа гэдэг тийм бүтээл сэтгэл ерөөсөй байхгүй санагддаг. Та бүхэн баг мэддэг байж магадгүй. Гэтэ яг ингээд дарга нь харьцаж дараагийнх нь нөгөө одоо дараагийнх нь хүмүүс нь харих хэрэгтэй болдог ч юм уу. Эсвэл дарга нь хамтдаа за ажлынхаа дараа бүгдээрээ уултанд явна шүү гэх юм бол хамтдаа уухаар явдаг ч юм уу. Тиймэрхүү ерөнхийдөө hierarchy буюу яг нөгөө дээрээс доошоогоо ингэж дамсан тийм соёлтой байдаг. Тэр хэсэг нь жоохон тийм ч гэсэн нөгөө талаар нөгөө гадаад компани нь бол ялангуяа гадны хүмүүс аягүйх ажиллана, экспатууд буюу ерөнхийдөө хоёр хэлтэй хүмүүс аягүйх ажиллана. Түүнээс гадна Япончууд мөртлөө одоо өөрсдөө нөгөө гадаад руу суралцсан хүмүүс нь гэсэн ажилтдаг болохоор илүү нөгөө глобал буюу яг дэлхийн түвшин рүүгээ илүү ойрцсон байдаг юм шиг санагддаг. Японд ерөнхийдөө монголчууд нөгөө хоорондоо уулзах боломж амар ихтэй. Бид нэр community аягүй сайтай гэх юм уу? Яа тэгэхээр Японы хамгийн том хотууд болох одоо шинэ Токио, Сайтама, Чиба гэдэг эдгээр хамтдаа ингээ ер нь Токио area хайтай бүүнөрөө байдаг. Тэгэхээр айгүй их олон монголчууд хамтдаа цуглараад янз янзын хийх боломжтой байдаг. Жил болгон хаврын баяр, намрын баяр гэдэг монголчуудын цуглардаг гой баярууд болдог. Түүнээс гадна нөгөө карьер авч явж байгаа залуучууд хоорондоо уулзаад янз янзын гоё ивентүүд зохиох зүйлүүд бас байдаг. Тэгээ миний хувьд яг оюутан байхасаа эхлүүлээд янз янзын тийм карьер ивентүүдийг амар зохион байгуулдаг байсан. Тэгээд хэрэгтэй хүмүүсийг хоорондоо уулзуулах, түүнээс гадна хоорондоо танилцах, нэг нэгэндээ туршлагаа хуваалцах гэдэг юмнууд нь айгүй амар. Тэгээ нэгнтэйгээ уулзаад айгүй амар. Америктэй харьцуулах юм бол Америкт бол ингээд олон хотуудад ингээд тараад амьдардаг бол Японд бол хоорондоо нэг цагийн зайтай ч юм уу, за хамгийн макстай 2 цагийн зайтай ч юм амьдардаг. Тэр нь айгүй нөгөө ажлаас гадуурх бүх юмнууд айгүй тийм хэрэг болдог гэх юм уу? Ажлаас гадуур одоо шин гэр бүлийн найз нөхөрлөл тэгээ түүнээс гадна яг нөгөө амьдралаас таашаал авах боломж нь хамаагүй л өндөр болж ирдэм шиг санагддаг. Тэгэхээр яг тэр талаараа айгүй давуу талтай Монгол хүмүүсийн хувьд. Японд өөр гой сонирхолтой юм гэх юм бол Японы ажил өөрөө их айгүй тийм бизнесийн өөрийн гэсэн тэр өвөрмөц байдалтай байдаг. Тэгээ шийдвэр гаргалтууд маш удаан явагддаг. Тийм болохоор тиймэрхүү юмнуудыг одоо суралцахаас илүү өөр одоо сонирхолтой юмнуудыг олж харах нь илүү чухал байд юм шиг надад санагдтыг. Япон амьдрахад амар тогтоо оров. Тэгээ мэдээж монгол хүмүүсийн хувьд болохоор ямар нэгэн байдлаар расизм ч юм уу тийм юм ордгоо. Бид нар монголчууд маш сайн Япон хэлтэй бус орондоо харьцуулахад дээрээс нь яг японочдод төстэй харагддаг учраас баргийн Япон хүмүүс монголчуудыг одоо энэ хүн бол гадаад энэ гэдэг бол мэддэг. Тэгэхээр монголчуудад амьдрахад илүү амар тухтай байдığım шиг санагддаг. Тийм учраас Японд үлдэж байгаа монголчуудын хувьд тоон жилээс жилд ихсэж байгаа. Мэдээж Японоос суралцах юм зөндөө байгаа. Авахгүй юм ч бас байгаа. Тэгэхээр аль альнийг аваад нөгөө их хоронж үзэл гэх юм уу тийм мэдээж Японд байгаа хүмүүсийг бүгднийг Монгол руугаа цаг нь болохоор хараасаа гэж бол хүсдэг өөрөө ч гэсэн явахыг бол боддог. Гэхдээ яг Япон бол үнэхээр амьдрахад таатай орон учраас их олон хүмүүс сонголт хийгээд үлдэж байгаа гэж бол бодож байна. Ер нь бол манай том охин маань 3 настай. Тэгэхээр хүүхдээ сургууль ороход нь ерөнхийдөө Монгол харих төлөвлөгөөтэй байна. Тэгээ одоогийн байдлаар бол дараа дахиад 2-3 жил ерөнхийдөө Японд ажиллах сонирхолтой байна. Тэгээд энд угаасаа яг нөгөө MBA явахаас өмнө одоо сурсан зүйлс маань одоогийн ажил дээр маань гэсэн амар хэрэг болж байгаа. Тэгэхээр би нөгөө өмнөх юмнуудаа хоорондоо холбохыг илүү хүссэн. Тэгэхээр Яванда Монгол руу очсон ч гэсэн ер нь Японтой холбоотой Япон Монгол хоёрын хооронд гүүр болох. Тэгээд түүнээс цаашаага ер нь өөр янз янзын орнуудын гүүр болох тийм хүн болмоор байна. Тэгээд Монголдоо мэдээж яг нөгөө бага бахта болж исэн. Тэгээд нөгөө олон хүмүүсийг одоо ажлын байраар хангах юмсан гэдэг маань амар том зорилго байна. Тэгэхээр янз янзын жижиг компаниудаас эхлүүлээд Монгол сонирхолтой компаниудыг үүсгэж явна гэж бодож байна.